Сайн байцгаана уу гэж манай хардашууд маанд монодерсо соларабдя би ринчин тэгэхэд манай ойлшин исэн боржин овер монголе хүн монодерсо маандутай байна. Тэгээд монодерсо маандут дамжуулах хэж санаатай байна. Тэгээд танилцуулах тэгээд зойхоз шаляа гэж тухай дуурах тэгээд эсэн моно мандата хоорх яхад гэж амьдарч байгаа тэгээд ямар ягаад монголоор дуурж байна вэ тэгээд яхоз аншул ямар байна вэ тэгээд ягаад амьдрна вэ моно тэгээд за танилцъя. Бултаараа мэндэ хайн хош байх тоо. Миний нэр Сэн өвөр Монголын хшигтэн хошууна хаяр авгамны баршиган тэгээд мөн Австрали улсад хорилшиж байна яа. Тэгээд би нютгайга аялгаар хэлэхэд хайнгу буряд аялгаар хэлэхэд хайнгу. Ягаа бүрхээр буряд аялга мэднэш гэж хэлээ. Чүчүүд зэрэг мэтгэ. Тэгээ эхлээд нутгийнхаа аялгаар би хэлье. Тэгээд та нар Хэл алгастай. Дэн түргөөр бүхэл гэж ярьлаа нэг халт нэг номонхноор. баг зэрэг гэдэг. Мөнөө би нутгийнхаа аялгаар өөрийгөө нэг танилцуулъя л да. За сайн байна уу? Миний нэрийг Өсөн гэдэг. Өвөр Монголын Шигтэн гошуунаас ирсэн. Одоо Австрали улсад суралцж, ажиллаж, амьдарч байна. Цаахан нэрээ. Ихэл сайн танилцах болж байна л да. Миний нэр Ринчин мэднэж би Америкт байна. Тэрхэнтэй сандан цугта сандамны бара сунтэй Америк юм байна. Би баруунтай юм байна. Калифорни баруунтай. Тэгээд баруунтай хэ. Нью-Йорк Сити гэж мэднэж юм. Тэгээд байна л да. Их л сонирхолтой юмнууд хөрөлдөн болно танилцсан. Тэгээд за өөрөөсөө ягаад хэдий онд төрсөн байна ш. Тэгээд гэр бүлшний гэр олон байна уу? Гэр ах дүүнэр олон байна уу? Ана мөн байна уу? Нютагтаа байна уу? Али Австралидаа уу? Албиш өөрөөсөө өртөхөө. Тэр бол босгоноор нийт 4 хүнтэй миний аав Бүрэн Баяр гэж нэртэй, миний ээж Ургамал гэж нэртэй. Тэгээд би дахиад миний дүү. Би өнөө жил 24 настай. Миний басхан дүүмний өнөө жил 6 настай. Тийм баг. Тэгээд тэд нэр бүгд өвөр Монголд байна. Газартаа аав минь засгийн газартаа одоо амь ахуйн хамаарагч болгож ажиллаж байна. Агрономист гэж ажиллаж байна. Тэгээ миний ээж болоход малын өмч. Чиний гэр бүл хөдөөд байдаг, yes? Тийм ээ. Тэгээд нөх хурмалаа харж байдаг. Тийм хурмалаа бас харж байдаг. Манайха гол нь адуу малчдаг. Адуу малчдаг. Адуу. Хэд их мал байна уу? Цөөр нэг 200 гаруй адуутай. 200-аар. 200 гаруй адуутай. Тэгээд нэг төмөтэй жараад өгөх. 200 гаруй адуу, жараад төмөтэй, жараад өгөхтэй. Нэг тийм чөбөр. Тэмээтэй үү? Чи хойнууд байна уу? Манай хон малчдаг. Хоньд тоолдоггүй Хоньд малчдаг. 10-аад ичний нэг 10-аад хон байна. Ичний 10-аад хон. Яг малцдаг нь адуу. Яа сонирм. Элдвэн нэг хамтрагч юм хятадтай тийм болгоогүй нэг гэр бүлөөр адуу малшин байдаггүй. Тийм анх нэг төвд цуглаараагүй тийм үү? Анх 1949 онд 1949 онд бүгд хамт болоод тэр хүн болгон өөрийн баригад гэж хэлэх. Баригадынхаа одоо тэр малыг игээд хардаг байгаа. Тэр сүүлд нь 8 оноос эхлээд гэр бүлд хувааж өгөө. Тэгээд гэр бүл өөрийнхөө малыгаа малждаг болсон. Одоо бүх Монгол бүгд тийм. Эртэндээ болоход яадаг байсан гэхээр хамтаараа
малаа малдаг байсан бол одоо гэр бүл болгон өөрийн газар нутаг дээр өөрийн малаа малчдаг болоо гэсэн. Тэрдний нахи наятнууд тийм юм болонд аля Наяад өртэйг наятнууд үнсэн малшин болов тийм өмсний малчин болоо. үнсэн Өөрийн өмсөж авсан гэсэн. тийм үү нэрэ хэр олон чахар Монгол тоот нэхэд тренинг Одоо Чахар Монгол эртэндээ болоход өөрийн гэсэн Чахар гушуу гэж байсан. Чахар аймаг гэж байсан. Чахар аймаг. аймаг Тэр Чахар аймаг нь салаад нэг хэсэг нь Шилэн гол аймагт ороод нэг хэсэг нь Улаанчав аймагт ороод хуваагдсан. Монголчууд миний бодлоор нэг 20 түмэн хүн байгаа байхаа. 200 мянга. 200 мянга. байгаа байх. 20 түмэн гэдэг монголоор. Түмэн 10,000 тийм үү? Yung mga хүн байна. Болтода хүн байна уу? Чахар Монгол. Ой. Би хэлнэ бүхий чахар монголчууд овер Монголд 2100 хүн байна уу мөн үү? Тийм 200 мянга хүн байна гэж бодлоо. За. Андо тэр нэг юм мэнэр гэж дундан Монгол гэж нэрлэгдэнэг өдрөө. Тэнд байдаггүй би? Монгол улс. Тэнд байдаг. Цөөхөн байна. Цөөхөн хүн байна. Цөөхөн. Цөөхөн. Шинжаан ойгрын өөртөө засгаар ингээд Шинжаанский автономийн тэнд Чахар Монгол байна. Гэхдээ гол Чахар монголчууд төвлөрөн сууж байгаа нь одоо Шилийн гол аймаг, Өвөр Монголын Шилийн гол аймаг. Би газрын 6 Өвөр Монголд хэдий аймаг байдаг вэ? Өвөр Монголд олон аймаг байна. 7 аймаг. Олон байна. 8 9 гэж би ханд байна. Ивенки гэж байдаг вэ? Ивенки бас байна. Тэрний Манжуурын тасан Манжуур. Манжуурыг гэж хот байна. Тэгээд доошо явхадаа гэж холын бөр хурдар гэж тэнд холын бөр хот байна. Тэгээд тэнд холын бөр. Эвенки сомон хошун тэнд байна уу? Тийм. Аймаг биш үү? Аймаг. байна. Шинэхэн бурядууд авин хошуунд амьдардаг. Доороо явхадаа гэж холын бөр Монгол ёсоор гэдэг ордтой гэдэг юм дээ. На юг соус бат. Дор гэдэг үү? Будеш карт юм мэп карт хараад зураг хараад нөхи. Газар зураг хараад тэрэн дор гэж хэлдэг л дээ. Орсын буряд. Ордтой гэдэг биш хойтой. Кэшигтэн. Энд дээр кэшик гэдэг ингээд бичиж байна. Өвөр Монголын газрын зураг болж байна. Тэгээ миний нутаг энд байна. Хөшигтэн гэдээ бичиж байна. Хөшигтэн гэдэг. Энэ миний нутаг. Хух хот мөн хол байдаг. Хух хот энд байна. Энд байна. Хух хот. Энэ хажууд ямар гэж ямар хот байна? Тэр рууд Шилийн хот. Шилэн хот. За. Узумчинэ гэж азар байна уу? Узумчин гэж энд байна. Узумчин гэн байна. Узумчин. За. Энэ ши гэхээр хятад хэлнэ баруун гэсэн үг. Баруун узумчин. Монголоор баруун узумчин гэж хэлэх энэ газрыг. Хойшоо зүүн узумчин байна. Зүүн узумчин. Узумчин нэ бахан Монгол гэнүүд тийм үү? Узумчин гэж өөрөө бараг биш. Бараг болоход хоо энд байна. Шин бараг энд байна. Шин бараг баруун хошуу. Энд байдаг аяар. Өвөнг хошуу энд байна. Өвөнгөд шинэхэн бурядууд энэ өвөнг хошуунд амьдарх. Вэнхэн газарт байдаг ба. Хоошин бараг. Ямар сонин юм нэр. Хоошин бараг байна уу? Хоошин бараг. Хоочин бараг. Энэ хоошин бараг танай читагаас их ойрхон байгаа үстэй. Тийм үү. Ахын бурядууд гэж байдаг. Ахын буряд Монгол. Тийм. Хоочин бараг нэгтэй. Тийм. Энэ бараг ингээд амьдарх. Тийм.
Эсэн чи тэр Риншин ноён хаан байгаа Сэлэн хот гэр тэнд газард байгаа уу? Ямар ноён? Ринчин ноён. Ринчин Компьютер. ноён Ринчин ноён анх энэ газараа ирэхэд анх ирээд нүүдэлж ирээд манай энэ газарт ирээ. Энэ хэсэг газарт ирээ. Тэгээд манай энэ хишигтэн манай нутагт байдаг байгаа. Тэр үед энэ хэсэг газараараа өөрөө Буряд хошуу гэж байгуул гэж байсан хүн. Тэгээд өвөр Монголын тэр Дөөван гэж энэ сүнд энд өвөр Монголын Дөөван гэсэн тийм ноён байсан. Тэгээд энэ чинь Буряд тэгвэл манай хишигтний бас хүмүүс одоо ер нь монголчууд нийлээд Япон гүрэнтэй хамтарч байгаад өвөр Монголыг одоо тусгаар улс болгоно гэж бодож байсан. Тэгээд Бурядууд болоод энэ коммунист хятадтай ингээд юу болоод тайм болоод тэгээд ялгадаад тэгээд сүүлд нь ийшээ өвөн хошоонд нүүж ирээ. Тэгэхээр Бурядууд энд ирээ, энэ газарт ирээ. Тэгж ирээ. Тэгээд манай чахар гэхэд одоо энэ чахар хошоонууд энд байна. Тэгээд жигтэн эртэндөө чахрын нэг хэсэг байгаа, мөнөө биш болсон. Тэгээд эртэндөө бол чахрын нэг хэсэг байсан гэсэн. Чахар. Одоо чахар Монголд олон байна. Ингээд хуу чахрууд. And бүхий өвөр монголчууд хэдий тоотой болно. 14 саяагүй биш үү? Үгүй. Биш. Биш. Бүхий хятад гүрэнд байхад Монгол гэж хэлэх улсууд 6 сая гэж хэлж байна. 6 сая. Гэхдээ миний бодлоор зөвхөн 3 сая нь жинхэнэ. Another 3 дахиад нөгөө 3 сая fake. Жинхэнэ монгол биш. Тийм бага болсонгүй. 3 сая жинхэнэ монголоор хэлдэг, монгол хэлтэй жинхэнэ монгол байна. Тэгээ нөгөө 3 сая нь бол хэдэл болсон. Монгол хэлгүй болсон. Тийм зарим нь гэхдээ эртнийхээ монгол биш, өөрийгөө монгол гэж худлаа хэлэн тийм хүмүүс. Тийм бүхэн монголчууд байхдаа гэж хэдий хүн монголоор ярьж байна уу? 2.5 сая гэж би бодлоо. 2.5 сая. 2.5 million. Тэгээд л яхаа 2.5 to 3 million. Би чат GPT-дэс сурахада сураа хэдий монголчууд өвөр монголчууд монгол хэлэн дээр яардаг гэж. Юундд нэг сая 500 мянгаад гэж. Буруугүй. Монгол хэлтэй. Миний бодлоор тэрнээс олон гэж бодож байна. 1 сая доллар гэж бодож байна. 2 хахад сая 3 million. 2 сая 500. 2 сая 500 бараг энэ биш. 500. Тэ олон хүн байна уу да? Тэгэд хөөрөж тэсээ сургуульдаа сурахада монгол хэл үздэг байгаш. Тэг хуу монгол хэл. Хэдий үеийн нэг жин хоёр жин гэдэг цаашаа. Би 6 нахандаа сургуульд ороо. Тэгэхээр 6 нахандаа сургуульд ороход бүх багш нар бүх хурагшид хуу монголоор хэлхээ. Хуу монголоор тэгээд бид нь хятад үг хэлэхэд хятадаар хэлэхэд дуурахад багш маань ууралдаг байлаа тэр үед. Авал монголоор хэлдэг хятадаар хэлж байхгүй. Тэгээ зүгэл дэти. Тэгээд математик, биологи бүх хичээлүүд хуу монголоор. Бүх төрлөөр хичээлүүд хуу монголоор. Тэгээ би мөнө харуулхад миний сургуульд хэрэгэлдэг байхan хичээлийн номны мөнө баханд байгаа. Ном харуулах нэг шээ. Мөнө ном харуулах биш нэ. Би сургуульд хэрэгэлдэг байхan тэр номыг би харуулъя л да. Мөнө харагшид нахи юм гэлээд нахи. Монголоор юм гэдэг бол лайк гэдэг. Хайгт. Лайк. Тэгээд
А юнгдлы блэд нөхи фолловерны юнгды блэд монголоор фолловер болог тэгж. Энэ болоход миний нэгдүгээр ангид орохдоо 8-р ангид орохдоо хурдаг байх ном. Ямар гоё юм Тэгээд бэ? нөгөөс 12 дугаар ангид ороход хуу монголоор Яа чин гоё юм бэ? монгол бишгээ Хүү сайхан монголоор биш ээ те. хуу монголоор биш. Тэгээд мөн энэ Кириллиц нэгдүгээр өгнөөд мэдгүй ч хаа. Кириллиц. Кирилл мэдгүй. Латин юм гэдэг Латин бас байдаг. мэдгүй. Оо монгол биш. Тэгээ латин мэднэ үгүй тэгээд кирилл мэднэ үгүй ганц монгол бишиг мэддэг. Те хиттэй нөхи юм л иероглиф гэж мэдхэ. Тэгээд саяных болоход 1-р анги. Энэ болоход 12 дугаар анги ном. High school book. High school. Тэгээ 12 дугаар анги болоход энэ бишиг мышхны олон болоо. Уншихад их болоо. Энэ түүхнээ ном уу? Энэ монгол хэл нэ, уран зохиол ном. Монгол хэл нэ. Яг хөдөөсаг нэг Wix гэж хөдөөсаг монголын монгол хэл хөдөөсаг нэг Wix гэдэг байна уу? Мадан болоход 6 өдөр хишээл ордог байгаа. 6 гişүү. Тэгээд өдөр бүрээ. бүр монгол хэл нэг хишээл байна. Тэгээ бараг миний бодохоор нэг гарагта 12-оос 14 цаг монгол хэл нэг хишээлтэй. Манай Оросэ бүрээд дондоо яатны Оросэ биш донд 2 цаг болов. Ой, 1 цаг ном болоо. 1 цаг болов. Юугаар тэр хүсгэвшнээр. Чи 1 цаг болоо тэгээд л бодолтой байхадаа 1 цаг. Бодол байна уугүй цаг биш байхгүй да. Хамгийн олон цагтай хишээл нь монгол хэл нэг хишээл. Хамгийн олон. Тэгээд мөн 2020 оноо өөр болоо. Мөнөө бахад миний бодлоор нэг 4-5 цаг гэж би анхаа. Манай баг байхад монгол хэл олон хэл нэг хишээл. Тэгээд 2020 оноо цаашаа мөн өөр болох гэж би хандж байна. Чамдаг математик ном байна уу монголоор? Математикны ном байна. Надад орос хүн би өөрөө хадгалаад өгдөө. Энэ номууд илгээгэрэх энэ санданда бузар сонирхолтой нэр гаргад. Болхоо. Олон байна. Түүхийн ном байх. Энэ болох Монголын нёс товшооны ном. Шамдыгээд ууштай. Сонирхолтой байна нэр. Ингээс хааны язгуур дөөд тэнгэрээс аяатай төрөн бүртэр шон гоёр бүс. Тангас талайх хэлши ирээд онон мөрнө их бурхан халтан уулж Батас хаан гэх нэгэн хүүний туруулав. Батас хааны хүү тамашаа хөвөн хорсаар мэргэн игээд тэгээд энэ алангуа их өөрөө байгаль далайхаа тэгээд алангуа гэх талаар бахаа энэ биш. Энэ охин 20 төмдөө ноён хорлордой мэргэнэ гэргээ баргашингуаха 20 төмдөө нютгааха ариг ухуу гэдэг газар түр. Түүний охин баргашин бол хол газараа баргашин дөхмөө эсэн баргудай мэргэнэ охин болго. Тэр бол иргэн болоо хорлордой мэргэнийхэ гэх. Тэгээ энэ Брэди одоо дээд хорлордой мэргэний талаараа баргудай баатар гэж энэ хамтаа хуу ингээд. Чи ямар гоё ба сонирхон гэж байна. Тэгээд бүшгээр унших ямар гоё юм шиг. Тэр бишгээд хорлордой мэргэн 20 төмдөө газарт булах хэрмэ зэрэг ан гөрөөдөн агнахаа хорглон булаалдаж харилсан мууталшаад салж хорлор овхтон болоод бурхан халтан ууланд ан гөрөөдөн мэлбэг гэж одоо сонсож бурхан халтны эшин бурхан босхон шиншээ баян урянхатай уулсгаар нүүж ирээд энэ болоход хорлордой мэргэн тэр ариг газраа бурхан халтан ууланд ийгэж нүүж ирээ гэдэг ийгэж бишэж байна л да. Тэгээд түүхэн хаантах юм хэлбэлдэ. Түүхэн. Энэ намд хатлагда олон номууд байна. Уран зохиол төрөл бүрээ номууд их олон байна. Гэт монгол хэлэн дээр бишдэг нөхөг лээд райтер нэг юм гэж монголоор хэлдэг райтер монгол шиг нөхө номоуди нөхө роман юу гэнэ гэж бишдэг хүн бий үү бүр монголоор
уран зохиол биш. будешь уран зохиол тийм будешь нэгэж мэдгүй тийм юм. Олон бий. Олон бай. Миний өөрөө өвөөгийн ном. Дедушка. Дедушка мой. Энэ дедушка мой. Миний өвөө өөрөө баха хшигтэнэ. Дедушканың кукшава или наксав? Хөгшин өвөө. Кукшава. Аавын аав. Аавын аав. Миний аавын аав олон уран зохиолын ном биш. Уран зохиолын ном яа сонин юм. Тэгээ энэ болоход нятагаа соёлын дуу, үлгэр, ерөөл магтаал ерөөл магтаал. зан заншлаа тэрийг биш ном. Ана уламжлалт энэ харахад үлгэр үлгэр тэгээ харахад энэ баха үлгэр амаг үлгэр Шингис хааны үлгэр байна. Ингээд үлгэр байна. Энэ дууны үлгэр баха байна. Тулан ерөөл гэж тийм аа. Ерөөлөө баха байна. Морины сол гэж мэднэ гүрш. Морины сол. Морины сол гэхэд морины уралдаанд морь гүүш ирээд төрүүлэхэд тэр морийг магтахад энэ ийм хаймар тэр тийм хаймар гэж магтахад тэр нь болоход харуулъя. 180 та бурятад баха байна. Морины сол гэж бах байдаг. 180 бурятад харуулъя да. Та буддист нэг морио үнэнэ хардугс том бололт тэтийл. Моридот сайнл сарта бүү болжэн үдэчет. Но хэл шинэхэн бурятад л думал асраатл морте болголдэн нэ. Ирээд онод ирсэн гэт. Энэ морины сол гэдэг ийгэр сайн хамглан болтугай. Анхны тэргүүн 12 сарын гамар мөн дээр туулж өнгөрөөгөө дамгуулантуу 5 сарын сайн өдөр авралын лам мэргэд юган ачин жалж алтан төрийн ноёд тэргүүлэн ард олон далаалан алтан их сүл даваагон ариутхан дахиад аглах холын газраас хурж ирсэн арслан жаан мэтүү бөхчүүдийг мөрийчүүлэн гослуулж барилдуулан ахтан мөрий далайж усаа дуртахад алтан амгай хажилсаар алга нүдэн гялуулж ууж уужим тэнүнгүйж урт цэвэн амсах энэ мариго магтаж эхэлж байна. Ийм хаймар. Мори магтахад хурднааргүй явха. Тэгээд л энэ ном юу харахад гэж бүхэн монголчууд ойлгож байх уу? Энэ уран монголчууд мэдхэ? Уран монголчууд энийг Чинхай гэж миний монголчууд ойлгож байх уу? Монгол Чинхай монголчууд хоо монгол биш. Пути бурят Монголд нөхи өнгөрөгсөн зонжлээ нөхи хориод онод тийм юутэй типографи хөнтэй нөхи байсан тэт үлдэн бол хөө Кирилл нөхи ортен нөхи латин болгоод үлдэн Кирилл болгоод කියලා. Бүхэн буун чигтэй. Мянга тушаад оны үед тэр хорны дайны үед хорны дан гэж мэднэ манай тэр фашист германтай бурятууд ингээд дайнд явхад гэртээ бишээд дайнд тэр нэг гурван юутэй гэж нэг бишгүүд бүх юм дээр уншаад би гүүрнэ бурят хүн мянгас 30 тушаад онд тэр бурятууд дайнд явсан бурятууд гэртээ захил бишгтаа тэгээ бишсэн байна. Тэг бишхэдэ бурятууд хаалтан ондоогоор биш нүгүү али адлааргу. Адлаар биштэй байлdı. Энэс бишгтний бүхэн монголчууд нэг жигдүү байдаг. Нэг юутэй. Тэгээд халхан монголчууд Монгол улсад байран хүмүүс гэж энэ гэж Монгол бишгээ уншихдаа гэж хатуугаар оршно али гэж баргу. Тэд өөрөнгөө аялагаар уншихдаа. Бишгэдэн адлын хэдтэй нэг иероглиф байдаг биш үү? Хэдтүчний 8 онд охилтэй гэж татийл. Нэг иероглиф элсэлстэй байдаг хаанаша. Тийм мандарингу али нэг урд хэдтүүд. Тэгээд Монголын бишг. Бурятууд бишгэдэ бид нартай ямар ч ялгаагүй адилхан биш нэ.
Адилхан. өөрөө уншихадаа өөрөнгөө аялагаар бурядараа та нар уншина. Бид нь өөрийн Унших. унших нь ямар ч аялагаа байхгүй. Тийм. Тийм. Те барга хүн гэж хуушин барга тэгээд л шины барга. Хуушин барга али шины барга ямар гэж монголчууд манайд гэж адлаар дуурж байна юм уу? Бараг миний өөрөө би бодоход хуушин баргаа аялах, буряд аялахтай илүү ойр гэж би бодно. Тэр агийн бурядын аялахтай их. Хуушин барга чи 20 өнөөд нүүж ирэн гэж ирсэн тэр юу. Тийм, их өртөө нь юу харах хуушин барга. 20 өнөөд өнгөрсөн 100 жил. Үгүй бүр тэрнээ ба хааштай 1700 800-аад онд ширээ. Тэр нь шинэ барга шүү. Биш үү? Хуушин баргууд нь өрт ирээ. Тийм. Тэр Чи хуушин барга 1800 жилдээ тийм үү? Тийм 1800 жил. 18. Тэгээд хилэг болшоо гэж та хилэг. Хилэг байгаа штэ. Тэгээд Оросуудэ цэнгүүдэ нэг юм болоод хилсэн болоод хилэг хийхэд тавиха болоо. Босхия. Тэгээд шины баргууд ягаад дуурж байна юм уу? Шинэ баргууд ягаад аялга нь өөр болоо гэхэд шинэ баргууд тэр халахын Сэцэн хаан аймагт байгаа. Сэцэн хаан аймагт байгаад халахуудтай их ойр болоод. Тэгээд тэр илүү халах аялагтай ойрлцоо болоо. Тэгээд хөргөлөх үгнээ баха сонсоход халах аялагаас илүү буряд аялагтай ойр. Гэхдээ хуушин бараг илүү ойр. Ягаад гэвэл хуушин бараг халахтай хамт байгаагүй өөрөө бараг гэж тусдаа байгаад ирсэн. Тийм өөрөнгөө тэр эртнээ тэр бараг аялагаа илүү өөр нэг шинэ бараг болоход халахын захиргаанд ороод Сэцэн хаан аймгийн захиргаанд орсон байхдаа тэдний тэр аялга нь болоход халах аялагтай болох гэсэн үг. За. Тэмүнөө гэж харахадаа гэж манай түүхэдэ харахадаа гэж мандууд буряд гэж хүн байна дигүү али гэж бараг хүн ямар зүг гэж нэр байх вэ мандд? Эртнээ одоо Монголын нус түүхээ харахадаа гэж ямар нэр мандуудаа зүг байх вэ гэж бараг али гэж буряд тийм асуу байна. Буряд Орсын нэрлүүлээд байна л дээ. Оросууд тийж нэрлүүлдэг байгаа. Братские люди. Сэцэнийхээ хамтаа буряд гэж нэрлэдэг би сайн мэдгүй. Гэхдээ Монголын одоо эртнээ түүхээ харахад 7 дугаар зуунд 7th century 8 дугаар зуунд энд хятадын түүхэнд бишгэд байгаль далай ойрхон байгаа улдуудыг баяр хуу гэж нэрлэх. Тэр мөнөөний баг тэр хэн болох. Баяр хуу. Тийм баг. Тэгээд Монголын нус товшоноос ийгэд харахад 20 төмөд гэж баргууд 20 төмөд гэж нэрлээ. 20 төмөд. 20 төмөд баргууд гэж нэрлээ. Тэгээд баха тэрнийхээ гадна баха бас өөр тийм оёгийн иргэд тийм овгууд байгаа. Тэр нь сүлдээ хамтаар нийлдээд буряд болдог. 20 төмөд нэ тэр үед 8 дугааргүй зундаа тийм үү? Тэрнээ баруунтай байсан байдаг аж байдаг байгаа. Тийм. Тэгээд түүхэн талаар харахадаа гэж мандууд барах хүн баяргүй гэж баяргүй барах хүн болно юу? Урдны нэр дээр баяргүй. Урдны тэр нэг харахад урдны таны барах болоод буряд хуу нэг л тийм ухсааны одоо гаралтай хүн хоёр өөр ухсааны хүмүүс биш. Нэг л ухсааны юм. Тэгээд юунахаа нүгэд ирэн байгаль далай тэндээ нүгэд ирсэн улдууд өөрийгөө бараг гэж нэрлээд ирээд тэгээд тэндээ үлдсэн нь өөрийгөө буряд гэж нэрлэдэг ингээ болсон. Гэхдээ танд нэ тэр овг тэр family овг болоход адил тэр баргууд дотор одоо шарнууд, харнууд ийм овгуудыг байна л да. Тэгвэл шинэхэнэ буряд дотор баха шарнууд, харнууд гэдэг ийм овгуудтай хваасай, бодонгууд гэдэг ийм олон ийм овгуудтай. Энэ эртнээ энэ овгуудыг ингээд харахад ер нь ингээ хуу мад нь болоход нэг бидэн болоход нэг хуу одоо нэг газараа ингээ ерэлтэй гэдэг тэр бахад болоод баргууд. Тэгээд өөр бараг
Тэгэхээр манай юу өвөр Монголд байхаа олон овгуудаа миний мэдхээр бурядууд баргуудын донд олон байна. Тийм тэгээд би энэ харахад одоо өвөр Монголоо эсвэл Монголоо ингээд бурядад ингээд орсон тийм овгууд хүн улдууд бас их олон байдаг юм байна. Тэр сартуул ямар ямар хугацааны тэр хүмүүс дотор ийм бидний энэ овгууд их олон байдаг би хараа. Сартул. Баяууд тийм Сартул хүн үү? тийм Цонгол хүн олон гэж. Цонгол хүн цонгол хүмүүс гэж мэднэ шүү. сонгол гэж би мэдгүй. За. Табангу гэж хүмүүс. Мэдгүй. Гэхдээ би миний нэг газараа олж ингээд мэдснээр бол тэр эртнээ Монголын нууц товшоон дээр байдаг эртнээ Монгол овгууд мөнөө бурядуудын донд бах байна гэж би дуулаа. Тэгээд сонсоо. Тэр овгууд манайд бас байна. Жишээ нь гэхэд Бэсүүд гэж овгоо, Хонгирад гэж овгоо. Мөнөө Бэсүүд Хонгирад Казах дотор бах байна. Тийм. Тэгээд казахууд ягаад одоо Казакууд гээд Чингис хаан манай хүн казак хүн гэж хилдэг болсон мөн. Тэгээ хөлдөг нь боход тэднэр бат юм аваг байна. Гэхдээ тэр авагууд Монголоо тийшээ нүүдлэж байна та. Өсүүд, Хонгорад, Толгонгууд гэдэг их олон Монгол, Жалайр гэдэг их олон Монгол, Хүрээд гэдэг Монгол байна. Тэр мөнөө Хазахт бас байна. Контролшин наш президент наш Казагурны Назарбаев автор наш Найман гэж юм. Ой, моно Ерхонгич гэж Ерхонгич хүн гэж моно Такаев хүн гэж байна. Тэгээд л тэр хүн Жалай Ромаев хүн байна. Тэгээд бүр Монгол хэлэд мартахин болтон юм блэд тюрк хэлтэй болсон хай. Тиймээ. Тюрк. Ягаад тэр Алтан ордын улсын үед Монголоо их олон захирж байсан. Тэгээд Казахын тэр төрийг захирж байсан тэр овг нь болоход төрөө гэж тэр болоход Алтан ургийн Жүчи хааны бүр тийм. Түүхий сайнаар мэднэ. Бүхий монголчууд өр Монголын түүхий сайнаар мэддэг. Чингис хааны үеийн гүдэ. Би монголчууд би сайн хэлж чадахгүй. Гэхдээ халхан монголоос илүү сайнаар мэднэ. Тэрийг халхан монголоос Монголод шууд мэддэг. Тэг будет халхан монгол бодны барай монгол болтон нэг орсоо мэдэлд байгаа. Тэгээд Чингис хаан тухай бүхий юм түүхөө мэдхий ясгүй. Тэгээд тийж хороод байсан. Тэгээд халхан монголд Чингис гэж хөгдөө нэрлүүлдэггүй байгаа. Одоо бүди буряд нэрлэдэм яа хамаагүй. Чингис гэж. Чингис нэр буйг юм уу бүр Монголд. Бид нь бүхтэй тийм нэр өгөхгүй. Болохгүй үү? Тийм. Ханы нэр өгөхгүй. Ягаад ханы нэр бүди тэр хүн бурядад Яхов ханчлам мартах Чингис. Тэр хүнийхээ нэрийг бид нар өгөхгүй. Чингис хаан нэг хүн байх ёстой. Тийм үү? The name is too big for you. Тийм монодортой харахдаа гэж энэ зүүн бурядууд гэж орос нэртэй байна. Энэ христиан гэж нэртэй байна. Тэгээд л ортодокс христиан, хуушин христиан нэртэй байна. Тэгээд л баруун бурядууд гэж өнөөдөрсө Тибет гэж нэртэй байна. Тибет нэртэй явж байна. Миний нэр Тибет нэр л. Ринчин Доржа тэгээд л. Гомбо гэх төв. Айрат Халмуд нөхи. Равдан гэж тоже тийм. Андан гэж ба төв да тийм. Тийм миний гэж last name овог гэж Равданов гэж байна. Энэ Равдан. Же миний хуушин ава Равдан нэртэй байгаа. Миний авийн нэр Бүрэн Баяр энэ Монгол үг л да. Бүрэн гэхдээ бүтэн баяр Бүрэн Баяр гэж миний авийн нэр. Миний өвөөгийн нэр болохдоо миний хөгшин авийн нэр болохдоо Сэсэн Баатар.
Улаанбаатар. Тэгээ миний хөгшин аваа нэр болоход Уртан ахан Насан. насан тийм. Тэгээд тэрний миний одоо хөгшин аваа нэр болоход жигжиж ав гэдэг. Энэ болоход төвд нэр байгаа. Жигжиж ав. Тэгээд тэрнийгээ дээшин болоход хүүхэн тайшаа гэдэг нэртэй хүн байгаа. Тийм тайш ноён хүн байгаа. Яа, гоё юм уулзалга болж байна одоо нэр юм. Төрөө шүнтөө тийм болж байна нөгөө YouTube дээр биш хэл юм дэвдэг хэлээ. Болоо тийж сугтаа нэг видео гаргаж тийм хүн байдаг. Нөхөд блогер юм тэгтүүд тийм бар. YouTube дээр гарна тийм хэгшээ. YouTube дээр гардаггүй тийм орж болох. болгүй хятадсан хаагдан дэ хатра нөх гадаадд гарч ирээд тэгээд YouTube дээр орж. Тийм үү хатул гөрөн үү хятад нэ яах юм. За тэгээд шоног би ондоо байган гэж овор монголчууд тэнд элдэвэн энэ дамжуулгын байна тэгэхэд л нэг басан байна Хелена Роуз гэж. Тэр Ордос басан энэ ойрад гэж басан байна уу? Ойрад босгүй байна уу? Босхон би хараагүй юм байна. Ордос бас Хелена гэж ордос хүн. Тий. Тэгээд л бүхий түүхэн энэ аялгын гэж хөлин бүхий юм гэж дуурж байна. Тэр дамжуулгад. Тэгээд л маш орос хэлтэй тийм үү? Орос хэлтэй үү? Орос хэл мэднэ. Тий орос хэлтэй, хятад хэлтэй, монгол хэлтэй, франц хэлтэй, тэгээд л англи хэлтэй. 5 хэлнүүд шиг мэднэ үү? Вололдати. Я саний юм. Тэгээд л моно шинхэн бурядууд гэж шинхэн газарда амьдрын хүн байна. Тэгээд л ямар аялгаар дуурж байна вэ? Энэ чахаар аялга мэж байна уу? Тэгээд л хорийн аялга, тэгээд л хятад хэл, англи хэл бас байна. Тэд өөрийгөө өдөр тутамдаа хоорондоо бултаараа ярилцахад шинхэн буряд аялгаараа төзөөдөө шинхэн буряд. Тэгээ би өөрөө буряд аялаг гүрдэ болоход тэд нартэй ярилцахад ахилдахад би буряд ингээд бусад бусад өөр хүмүүс ингээд шинхэн бурядуудын үг ярихыг сонсоход гүрэхгүй. Тийм байдаг. Тэд нар өөрөнгөө буряд андоошаа аюугатай. Тэгээд хятад улдуудтай болоход хятадаар хэлэх баха. Тэгээд өөр залуу хүүхдүүд англи хэл хорш байна. Оросдох хүн байхын гэж бурядууд ганц орсоор зарбандаа дуурж байна. Тэгээд л англи хэл мэдж байна уу? Тэгээд л бурядаар дуурна уу? Тэгээд л монголоор баха дуурж байна уу? Тэгээд л одоо мандах хэлнэ. Одоо мандад гэж наамдаг гэж талант байна уу? Талант гэж байна уу? Тэгээд л ганц нэ аялгаар гэж дуурж байна. Тэгээд л миний таваар харахад миний бодолдог шиг ганц узах яташ. Тэгээд л узоод л тэгээд л бүхий хэлтэй байх л та. Тийм санаатай байна. Тийм шүү. Би өөрөө монголоороо хураад 8 наханд ортол би хятад хэл мэдхүүг байгаа бтэ. Зөв үү да. Тийм тэгээд л байх ястай үү да. Тэгээд 8 нахандаа хятад хургуулда багш минь монгол хэлээр хятад хэл заагаа. Нэг хөдөө гэж хэлэх R сайн гэдэг монголоор нандах хэлж зааш өгөө. Тэгээд нэгээр ингэж хураа. Тэгээ мөнөө болоход би өвөр Монголда байхдаа би хятадаар муу хэлдэг байгаа. Хятад найз гэж байхгүй. Сургууль нь яг монгол улдууд сургууль. Тэгээд хятад нөхөд гэж намдаггүй. Тэгээд би Австралид ирээд Австралид намдаа хятад хүмүүс их олон. Тэгээд миний хятад хэл Австралид ирээд сайн болоо. Тэгээ би гэж баха Америк гүрмэд Австралид мандарин гэж хэлмэз тэр нэ хятад. Мандарин. Тэгээ би баха гэж наашаа ирэхдээ гэж
аны 6 сараар бурядар дуурж болой. Тэгээд Энэ сандан дуурдаггүй байгаа. Ямар бүрхүү хахад жил сон сайхнаар дуураа ууй. Яг годог байгаа тэр гэр сон гэр бүлд бурят хэлтэй байсан бэ? Хукшавшны нагсавшны. Тий, анца бурядар дуураад. Тэгээд танай гэр бүлд болоход ганцхан бурядар дуур нөгөө хөгшин гэр бүлийн улдуудаа Тий, хоорондоо. зарим гэр болнууд уже ганца бурядар дуурна. Энэ баруун бурядар дуурш явтай байна. Тэгээд л баруун буряд зүүн бурядууд анца орсоор дуурж байна. Бурядар одоо мэднэ үгүй. Тэр эрхүү бурядууд мэднэ үгүй. Дуурж байна уу да. Мөнө хорхоо. Баруун бурядууд эрхүү бурядуудын хэлж байна уу? Баруун буряд. Баруун ага буряд. Агны бурядууд баруун. Трени баруун гэж нэрлэнэ шээ. Баруун зүүн гаргаж left. Баруун гэж right. Тийм үү? Тийм. Бидэн бохоо бидэн буряд гэхэд Агын буряд зүүнтэй байдаг үү? Баруун ташаа. Үгүй. Ягаад тэр зүгүүд хөөрдсэн зүгнүүд буряд. Она мантаг гэж байгал нур байна. Тэгээд л нэг талаар гэж зүүн хүн байна. Энэ эрхүүгээ бурядууд. Тэгээд л баруун ташаа гэж энэ баргаж нэ гэж хүмүүс байна. Тэгээд л гэжингэнэ Монголын сорл хэн исэн хөлдө ортемне соус орте Hoytemne northern, yes, and Barontemne west, and Zuntemne east. Сандан. Бидний эрхүүгээ буряадын баруун буряад гэж хэлдэг. Манай. Тийм. Энийг өвөр байгалаа буряад гэх. Монгол хүнсний харахада нар руу хардаг ёстой. Бүхэл тэр нөхи сэгэр байдаг шүү. Монгол тэр гардаг юуны үдний нар дэше харах ёстой тийм үү? Тэгээд л тэр нар руу харахада уур дэше харж байгаа юм чинь. Монгол хүн. Тийм ёстой. Хойдын север гэж нөөн хойд хүн. Тэгээд л баруун зүүн гаргалаа болчихно. Значит, джунгар гэж мэдхэш. Баруун. Но тэрмнээ как раз тэр Шинжаан байсан зон. Тийм үү? Ойрат монголнууд. Ягаад өөрийгөө зүүн гар гэдэг нь ойрдууд их том гүрэн байгаа л да. Энд халмагахаа энд зүүн гар нь хамгийн зүүн талд нь байгаа. East most of the islands. Тэгээд зүүн гар гэж нэрлээ. Тэгээд нэг халмыг нэг том юм улс байгаа л да. Тэгээд бидэн бас бурядуудын нэрлэлд энэ баруун буряд гэх. Хүүгээ буряд баруун буряд гэж. Тэгээд нэг нь өвөр байгалаа буряд гэж нэрлэдэг. Тэгээд энэ талын зүүн буряд эсвэл тэр агийн буряд гэж нэрлэдэг. Yung isang мэтгэгш компас гэж тийм нөх харуулдаг нөх магнитар явуулдаг компас мэтгэг компас. Тэгээд тэр нөх харахтаа нэг Европын зонд харахтаа игээд компасер урагшаа харахтаа юур хойд шахардаг. Тэгээд л тэр хизум баруун яах буруу хэлж яана гэж тэгээд. Ялгастай сандан Монгол хүнсний урагшаа харахтаа нар руу хад юм. Үүдэн юхойн нар дэше хардаг. Да тий болно болох дээ. Тэрнээ тийм юм аптай. Ялгастай. Да тэгээд би ийм асуудалтай нөхи Монгол хүнээ багш нар тийм физик математикийн хаана нэг ямар дэд сургуультай төгтөндөө. Мөн байна уу? Байна. Багш нараа тийм үү? Тийм багш болоход өвөр Монголын хотод багшийн сургууль гэж байна. Багшийн университет байна л да. Энд багш нар игээд багш болохоо тийм мэргэжлээ явуулаад тэгээ бусаар ширээд тэгээд ажиллах.
Мгм. Монгол хүмүүс уже овор Монголда хятад хэл үзэж байна. Тэгээд англи хэл үзэж байна. Тэгээд л орос хэл яа үзэж байна уу? Үгүй орос хэл үзэхгүй. Аа. Англи хэл үзэж Хэрэггүй байна. дээ. Орос хэлэн хэрэггүй хятад тааш. Англи хэл олон хүн үзэж байна. Япон хэл бол үзэж байна. Япон хэл. Япон хэл Япон дээ. хэл. Аа. Өвөр Монголоо Японд өвөр монголчууд их олон. Энэ баг 2 түмэн хүн байна. 200 мянга. Мгм. Оо. 200 мянган хүн Японд Тэгээд өвөр монгол. Корея солонгос хэл юм байна. Үгүй Солонгос. Японд олон. Ягаад Японд олон гэхээр тэр 1940 онд өвөр Монгол Япон хоёр холбоотой байгаа биш үү дээ. Мгм. Байгаад. Тэгээд өртөгнөөхөө өвөр Монголоо Японд явдаг хүн их олон байгаа. Мгм. Тэгээд Японд мөнөш баха олон. Тэгээ би баха 12 сарда мөнөө 10 хоногийн дараа би Японд явах гэж байна. Японд. Японд Токио их сургуультай би нэг спич яриа хэлэх. Аа. Тэгээ Японд явах. Японд гоё би Японы явсан. 1911 онд нөх газрын хөдлөөн болон гэж тань мэдээж. Тонгих. Тэгээ би Токиод Амжтай. одоо Токиод очоод тэгээд Фужи, Маунт Фужи, тэгээд Нагоя, тэгээ Кёто, Осака, Кобе гэж игээд явах. Кёотоны урдны нөх төв Япон төв Кёото. Capital. Би явсан. Би бол Токиод тэгээд Токион хажуудах нь Йокогама гэж байдаг. Мэдхэш. Тэгээд тэр нөх Кёото руу нөх туристор яваан бичээд бүхэд урдны нөх баримарлагш нөх хард ну юнглэд туристнүүдээ юнглэд төвлөд. Кёотомны урдны төв. За тэгэл тэгээд яг мөнөх временный дам болж байна. За нөө харжын зомны ютагийн зомны хараад бүхэд тэр нөх зөвшөөгдөө лайк юм тавигдээ тэгэл фолловер болгодээ. Фолловер монголоор юм гэдэг бол фолловер гэж. Дагагчд. Агагшид. Дагах. Дагагшид. 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 Танай гол харагшид буряд олдод байна гол харагшид. Тийм ээ. Who is your main audience? Гол харагшид чинийхэн. Тэ бурят хүмүүс байх л да. Тэ бурят хүмүүс байх. Но Арсен бурят монголнууд л олоор ирсэн ер Америк руу мэднэ ирсэн. Энэ их Америкт илүү өшөө олонгоо бурядууд өшөө олонгоо таны бодоход. Бурядууд олон бүтээ. Халимнун тийм олон тоо биш үү дээ тэр нэ. Нөх орос гүрэнд 150 мянган зонголда. Тэн их биш. Бурят монголнууд 500 хадээш тийм шүү. 500. Хахад сая. Хахад сая тийм дэш. Тийм шүү. Это ночи. Но бараг Монголд если бараг маны адляалга ялгатай зонхда олон бол барагны хэдий тоотой мэдхэш бараг Монголны. За би мөн харъя. Тийм статистик байх уу? Статистик. Тэгэд бараг улдууд эртөндөө их олон баргууд байгаа. Тэгээд сүүл олон дайн тулаанд бараг улдууд хуу өргөдөө. Тэр нөх Япон тэр үеийн дайн. Хот баха олон баргууд ялаа. Периодын удалуулаа онзон тэр өнгөрөөж зун жилээ. Баргууд олон дайнд
ордуудтай тэр юу Япон байх үед баргууд Японы танд баргууд баха ороод Японы байна. Японы сэргүүд байсан аа тийм үү? Манай их суутай хүн генерал уржин гармай дуулаач уржин мэдгэс асуусан генерал хүн Япон General General уржин гармаа. Аа. Сайн мэдгүй. Аяар их юутэй юм блэд муштэй юм дээр. Бараг бол 30,000 гэж байна. 30,000. Тийм шүүх та нэр. Өстөндөө их олон байсан. Аха. Бүгд байна. 1 сая байсангүй. Бүшиг. 1 сая Үгүй хахад сая хаяа. Шаху. Төш 50-60 бол байсан гэж би бодож байна. 50-60. Том их тоотой монголчууд хэн бод энэ өвөр Монгол. Өвөр Монгол. Монгол том их тоотой монголчууд гэж байх. Байхгүй. Игээд амиара. Хорчин монголчууд хэдийхэн байна. Хорчин монголчууд олон гэхдээ хорчин дотроо баха олон овог аймагтай л да. Тийм ба. Тэгтээ тийм хүн амаар олон хорчин аймаг олон. Dominant биш. Relatively populous. Гэхдээ dominant биш гэсэн үг. Тэ dominant байна уу? Dominant байхгүй. Халх Монгол болоход халх болдоо dominant тийм байл да. Гэхдээ өвөр Монгол тийм юм байхгүй. Байхгүй. Манай хишигтэн гэхдээ 20,000 хүн. Чахар гэхэд миний бодоход нэг 200,000 хүн байхаа. Узамчин хүн хэдий хүн байна? Узамчин хүн банаг 10 узамчин хүн миний бодохоор 100,000 хүн байхаа. 100,000. Хорчин хүн? Хорчин хүн миний бодоход 400-500,000 байх гэж би бодно. 400,000. Хахад сая хурдгаж явж байна уу? Хорчин хүн олон. 400-500 тэрнээ баа олон байж мэдэх тийм. Олон. Тэ шинэхэн буряд 10,000 хүн байна уу мөн? За би харъя. Officially харахада. Хүн буряд. Тэрд нэг 3,000 төгшгүй. Тэр доллар. Шинэхэн буряд нь 15,000 гэж. 15,000. Оо, яавал. 10-аас 15,000. 10-аас 15,000. Олон нэр. Тэ мөн хаана амьдарч байна уу? Шинэхэн Нантун, Синэхэн Нантун, Харбин, Хуланбаяр. Хуланбаяр аймгийн өвөн хошуунд олон. 2 сум байна. Шинэхэн баруун сум, шинэхэн зүүн сум гэдэг. Би мөнх харуулъя. Мөнх харуул. Газрын зурган дээр харуулъя. Өвөн хошууны зураг. Винг. За. Энэ болоход тэр шинэхэн бурядуудын тэр байдаг өвөн хошуулда. Тэгээд Баян цагаан гэж газартаа буяадууд байхаа. Шинэхэн зүүн сум гэж шинэхэн зүүн сум. Энд бас бурядууд. Шинэхэн баруун сумд бас бурядууд байхаа. Энэ хоёр Баян цагаан, шинэхэн зүүн, шинэхэн баруун. Тэ хажуугаар байна уу? Баруун ташхан байна уу? Тэр хадуулгуу алигаж барах хүн. Баруун өндөө? Ондоогоор баруун ташаа харахада. Баруун ташаа харахада тийм. Шинэ бараг болно. Шинэ бараг зүүн хошуу. Саний харуулган өвөн хошуул да. Өвөн хошуу. Тэгээ өвөн хошуу шинэ бараг зүүн хошуу, шинэ бараг баруун хошуу. Тэгээд энэ хэсэг газартаа өвөнкүүд амьдрах. Түнгис өвөнк. Түнгис өвөнкүүд амьдрах. Манжу биш үү? Манжу биш. Манжу болоход зүүн шиг. Түнгис өвөнкнүүд өдөн хөвтэйгүү, хөлөө мартаагүй, нөхи сургуультайгүй тэрмнэ. Өөрийн хөвтэй тэрний соёл нь Монгол болоо. Болон өвөнк дотор 2 өвөнк байна. Энэ өргөнөд байхаа болоод энэ хар мөрөнд байхаа олгоя өвөнк гэж байхаа. Олгоя өвөнк нь өөрөнгөө соёлоороо ярина. Өөрөнгөө соёлоороо
өөрөөр тэгээд саа буг малжаад ой дотор тайга дотор амьдардаг. Тэр нь олон. 음, Тэгээ нөгөө нь болоход түнгис авин гэдэг. Түнгис авинкуудны хөл нь өдөр тутамдаа монголоор хэлэх юм уу? 음, Монгол хэлтэй өстэй, өстэй. хувцас бурят хувцас өмсөд тэгээ явдаг юм да. бурят хувцастай явж байна. Тийм нөхе дагуур гэж ястан бэйгүү дагуур. Би. Дагуур гэхэд өнөөдөр өвөр Монголын зүүн хэсэгт өнөөгөр байхаа. Оршон дагуур гэж өнөөгөр морин Оршин гэж төндө байна уу? Тэр нь бас монгол хэлтэй болсон мөн. Оршон өөрөнгөө оршон хэлтэй. Тэгээ ихэнх нь дагуур оршон эднэр монгол хэлээр мартаа дагуур хэл оршон хэлээр мартаад мөн хятад хэлээр ихэнх нь хэл. Бүр хятад болсон. Эх Дагуураар хэлдэг хүн байна гэхэд хоо мартаж байна яг. мартаж байна. Сургууль үе тэр нэ өөрөнгөө хэлэн дээр. Вот сургууль тонг юм уу да. Баригуда. Хэл бүтхий. Зөвхөн мөн хоо бурят гэсэн тэгээд өмсгөө. Ягаад гэж би мэдхий явтай хаана гэж шинхэн буряд хаана гэж эвенкнууд байна уу? Адлын хувцастай байх. Адлын хувцастай болсон. Өн түнгис авин. Солон. Тэгээ мөн хоо бурят хувцас өмсгөө. Ааха. Тэгээм. Чи хажуудаг гэж бурят хувцсумдод хятадаар хөөрөлдөг хаа тийм үү? Монголоор хөрөлдөх. Монголоор хөрөлдөх. Өвөн клуб мэдээ ер нь монголоор илүү хөрөлдөх юм да. Чи солонгос хүн танд хажууд байна уу? Солонгос хүн манай хажууд байхгүй. Солонгос хүн гэхдээ холоо шиг байдаг шүү тэр юмнэ. жилийн нүгэр байхаа. Жилийн санаа. Солонгос хүн хатдах 2 хахад сая байна уу хүмүүс? Тэр жилийн аймаг. Жилийн аймаг дээр хэдий сая солонгос хүмүүс байна уу? Би харъя да. 2 хахад 2 хахад 3 сая хүн байна уу? Тийм шүү. 1 сая тийм бараг 2 сая 1 сая 700 мянга гэж байна. 1 сая 700. Тэр урдтай юм солонгос ирсэнгүй. Тийм урд солонгос дайны. Коммунистын үед тийм. Понятно. Айвастай. Да, тэгээд л юм гэж собственно. Нохе нохе харигурын гарахда нохе хятад юутэй байна та нохе сар юмтай тэгээд хашаа нохе визүүгээр бүхэл тэр английн хэлтэй гүрэнд виз хэрэгтэй байсан виз авдаг виз нохе тэгээд ирэхдээ тэр Австралид виз авсан тэгээд хэр хэсүү тэрнэ виз авах посольство Хятад гүрэн дотороо ши өөр газар болгоны хүн виза авах тэр difficulty энэ ондоо илүү амархан. Хятад урд тэр Фужиан Гуандун хэсүү. Чамай Монгол гэж ойлгоод нэг виза бүлэр өгдөө. Тийм үү? Биш үү? Австрали. Өвөр Монгол мэдүүлэхэд виза мэдүүлэхэд амархан. Биш андондоо те. Өвөр монголчууд Оросын бурядууд юм Оросын бурядах гэж юм гэж мэдж байна уу? Бид нар хайнаар санахаа одоо Оросд байдаг бидэнд болоход Оросын буряд гэж хэлэхгүй бид буряд монголчууд гэдэг. Буряд монголчууд зүгдээ нэр. Одоо Оросд байдаг манай ахын дүүс гэж бид нар хандхалдаг. Тэгээд халимгуудыг бид нар халимг монголчууд гэдэг нэрлэхэ. Өвөр Монголд. Ойроод монголчууд гэж хэлж байна уу гэдэг. Тийм бид нар халимг монголчууд гэж нэрлэхэ. Тэгээд халимг монголчууд буряд монголчууд бид хов мэдхэ. Миний бодоход бидний буряд болоод халимгын талаараа халах монголоос илүү сайн мэдхэ бид. Тийм. Би тэгж хандгаа. Тийм.
Те Австралида бурят монголчууд хүмүүс ягаад бурядар моно дуурж байна вэ? Хайнаар дуурж байна уу? Алягаж муугаар. Миний бодохоор тэр миний танихад тэр шинхэн бурядууд бас байхаа. Энэ Австралид. Австралид байх шинхэн бурядууд бурядараа сайн дуурхаа. Гэтэ тэр Оросын бурядууд би ингээ халахад тэд нар хуу орцоор хоорондоо. Те бурядар дуурж байна уу? Али байна уу? Ганцхан хоёр хүн бурядаар сайн халах. Аа. Ганцхан хоёр. Те тас ууржан дуурж тэр night club тэр pub bar гэж тийм хоолын газартай явж байна уу? Тэрийг нь би хараагүй. Тэднээс сагаалган болох. цагаан. Энийг удаа очоод тэр барбекю сагаалганд нь барбекю идэт хавд байсан л да. Өвөр Монголд цагаан сар яхан юм бэ? Нэрэж буйг. Амралтын өдөр болно уу тэр нь? Үгүй биш үү? Тэр нь Цагаан сар. Өдөр биш авд 2-7 хоног биш хэ? Үгүй. тийм. 2-7. Те хуушин барга цагаан саря гэж өгтөж байна уу али уу? Өдөр Хош гаргаа байгаа хуу. мэдхэ бүгд. За. Тэгээ хуушин баргууд бөөгийн шашинтай. Хуушин баргууд. Шинэ баргахтай бурхны шашинтай. Те. Ямар тийм андонда. Чахар Монгол ямар юу те? Бурхны шашин. Буддист. Буддing. Тэгээд мөнөө олон бөөгүүд олон Ламнэрэ сургууль хаан байдаг. сүм сургууль гэжгүй сүмд ашаа. Сүмд. Сүмд хол байна л да. Тэгээд Тибет хэл үздэггүй хитүүд. Төвдлэр. Мэднэ. Хасруу явдаггүй. Хаса. Нах төвдөө төв. Явна. Төвдүүд гэхдээ ганцхан тэр Тибет биш. Өнөө төвдүүд их олон газар байна л да. Чинхай. Тэгээ Чинхайд тэр гүмбэн гэж хэд байхаа. Олон гар юм. Чинхай гэж тэр тийм. Төвдүүд их олон газар байхаа хятадад. Төвдүүд гэж төвдүүд нэ ямар тоотой болно? Чинхай, Юннан, Сычуан, тийм. Олон газар байх. Гансу тийм. Ничего себе, ямар олон зон. Тэр нэг хэдий тоотой болно төвүүд юм хятадд. 4 сая гэж би ханжаа. Би 4 сая. Австай. За. Их сонирхолтой юм хөрнө штэ. Манай Арсен бүрээд сайнаар юу мэдгүй өвөр Монгол юм. 6 сая төвд гэж хэлж байна. 6 сая төвдүүд хүн байна. Би харахад тэр Калифорниад, Нью-Йоркд өвөр монголчууд их олон байна л да мөн. Тийм үү. Монголчуудаа тэр наадам та нар оршиход өвөр монголчуудаа таарлтгаа. Тэр бүх монголчуудаа суулгардаг газар та хаа. Хинаар юу хэн яах вэ? Нөх зуны наадан тэгээд өвөр Монголд нөх цагаан сарын наадан болдог үзээ. Нөх урилдаан нөх морилдаангүй юнгөр тэмэн урилдаан гэж хараахан би YouTube-оор сонирхолтой юм хана. Бүгд манай бүрээд монголчууд тэмэн байхгүй мөн. Нэгж тэмэн байхгүй. Нэгж урданд байсан мөн нэгж байхгүй. Орш ирэхэд миний хөгшин аав гэхэд тэр бурядууд их баян улдууд орш ирээ гэж. Technologically advanced than us. Бид нэр илүү баян тэгээ илүү мэдлэгтэй тийм улдууд орш ирээд мэдэн талаа. Тэр үед олон бүрээд монголчууд их эрдэмтэн байсан тэр революцийн болоход тэр их
урда хардын бурят монголчууд зон бол. Но их Монгол улстай болсон 1911 онд бурядл хаваадалса бурят монголчууд. Тийм. Их эрдэмтэй бүх юм хэл юмт биш юмт хэзэн Бурят. тэгээд тийм Мөнөөш үйдэс мах тийм бол. Тэгээд бурят монголчууд гэж юм яхи. Бурят монгол гөрөндө балай. Трени ихэр ядаггүй, мэдүүлдэггүй. Миний усаар байлгадаг. Юндэгдэ. Нэг их алсан юм болон революцийн үед өдр нахи. Хүй бурят монголчууд энэ монгол биш узэгтэй нахи. Халмаг монголчууд юм гэдэг байлаа тод бичиг гэж нэрлэдэг. Тод бичиг. Зутра баяртай. За Хин зутра маш их баярлалаа хийсэн. их маш баярлалаа нэрээ. Би ингээд одоо миний анх удаа бурят монголчуудтай ингээд анх удаа ийм уртаа цагаар ингээд ярилдан ийм юу байгаа да. Тэгээ би баг их баяртай байна. За. Тий. Маш их баярлалаа. Баярлалаа. За дахин удаа баяртай. Баяртай.